Монгол улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжит Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны 2024 онд хийсэн ажлын тайлан. Ангиас Ахмад хэлжлэд үзүүлсэн мөнгөн дэмжлэг зохион байгуулсан ажлын талаар 17 дугаар жарны Хэлэнтэх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сард цагаан сарын баярыг тохиолдуулан ангийн удирдлага хамт олон 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Ахмад хэлчтэй хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж 60 настай 6 Ахмад хэлчинд 100 мянган төгрөг, 70 настай 3 Ахмад хэлчинд 100 мянган төгрөг, 60 түүнээс дээш настай эрэгтэй 55, түүнээс дээш настай эмэгтэй нийт 69 Ахмад хэлчинд 50 мянган төгрөг, нийт 78 Ахмад хэлчинд 4 сая 350 мянган төгрөгийн насны хишиг олгосон. 17 дугаар жарны Хэлэнтэх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сард цагаан сарын баяраар 60 насны ой тохиосон Ахмад хэлчин Ж Жамсранжуу, Б Дуламжуу, Ил Жимсэ, 70 насны ой тохиосон Ахмад хэлчин Ц Өнөр нарын хөдөлмөрийн алдрыг Ахмадын хороотой хамтран тэмдэглэж бэлэг дэвсглийн зүйлээр шагнасан. Усын цэнхэр хязгаарын Хэлийн халдшгүй дархан байдлынхаа хариу үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаад 2018-аас 2023 онууд цэргийн албан хаасны тэтгэврт гарсан Ахмад хэлчин Э Батэрдэн, С Жанибек, Ил Дулмаа, Б Миндбаяр, Ц Наранбаатар, Ц Ууганбаяр, Ц Ганзөрөг, Ц Тэрвш, Д Баярмагна, Ц Цэвэн, Г Отхон цэцэг нарыг ангийн байрлалын төвд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж бэлэг дурслалын зүйлээр шагнасан. Орчин цагийн хил хамгаалах байгууллагын үсч өгсөний түүхт 91 жилийн он баяр өгтөж Ахмад хэлчний төлөөллийг Хэлийн цэргийн тэг 204, тэг 333 дугаар салбаруудад 2024 оны 9 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч салбарын үйл ажиллагаа шинээр баригдсан бомбын барилга байгууламжийг танилцуулж хүндэтгэлийн зоог барьсан. 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Олгон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Ахмад насны тухай хуулийн дагуу 60, түүнээс дээш настай эрэгтэй 55, түүнээс дээш настай эмэгтэй 80 Ахмад хэлчин тус бүр 50 мянган төгрөг, хуулийн насан туршаагүй 54, түүнээс доош настай эмэгтэй 59, түүнээс доош настай эрэгтэй 79 Ахмад хэлчин тус бүр 30 мянган төгрөг, нийт 159 Ахмад хэлчин 6 сая 370 мянган төгрөгийн тусламж олгож ангийн 2024 онд хийсэн ажлуудыг танилцуулж хүндэтгэлийн зоог барьсан. Ангийн удирдлага хамт олон хаврын тэргүүн сар цагаан сарын баяраар нийт 78 Ахмад хэлчинд 4 сая 350 мянган төгрөг, олон улсын Ахмадын баяраар нийт 159 Ахмад хэлчинд 6 сая 370 мянган төгрөг, нийт 10 сая 720 мянган төгрөгийн насны хишгийг Ахмад хэлчдэд үзүүлсэн. Улсын Хэлийн халдшгүй дархан байдлын төлөө ажиллаж байсан үеийн Ахмад хэлчдээс төрийн хүндэт чагнал, медаль салбарын болон бусад чагнал, алтан гац зоодон 7, цэргийн гавьяаны адан 3, цэргийн хүндэт медаль 6, Монгол улсын хүндэт хэлчин 1, Монгол улсын онц хэлчин тэмдэг 3, хил хамгаалалт амжилт гаргасны төлөө 5, хил хамгаалах байгууллагын хүндэт жуух бичиг 4, дархан хэлийн төлөө 3 тэмдэг 4, хил хамгаалах байгууллагын Ахмад хэлчин тэмдэг 2, хил хамгаалах байгууллагын 90 жилийн он хүндэт тэмдэг 1, хил хамгаалах байгууллагын дурсгалын зүйлс 4, Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн хүндэт тэмдэг 11, Монгол улсын мэдээллийн технологийн тэргүүний ажилтан 1, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан 3, Монгол улсын мандат тээвэрчин тэмдэг 4, Монгол улсын онц тээвэрчин тэмдэг 1, Увс аймгийн хүндэт тэмдэг 2, Увс аймгийн засаг даргын хүндэт жоо бичиг 1, Увс аймгийн Ахмадын хорооны өргөмжлөлөөр 3, Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны өргөмжлөл 2, нийт 68 Ахмад хэлчин шагнаж оромшуулсан байна.